Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Миний танаас хүсэж байгаа зүйл бол хийж байгаа зүйлээ сайн бодож хий. Сэтгэл хөдлөлөөр болон хүмүүсийн хийж байгааг хараад дуурайж хийж болохгүй. Ариун сүнс зүрх сэтгэлд тань өгснийг үйлдээрэй. Би өнөөдөр ходог хаагдсан гэдэг нэртэй хичээл зааж байгаа. Тэгэд хичээлээ эхлэхээс өмнө тайлбарлах зүйл бол хуучин гэрээний үед Израильчууд дайсантайгаа тулалдах үед дайснууд нь тэднийг усгүй болгохын тулд ходогт нь чулуунууд хийчихдэг байсан. Тэгэд Библиэд бидний гэдэснээс амийн усны гол урсна гэж хэлдэг. Бидний ходог хаагдсан байсан ч ийм байх болно гэж хэлсэн. Хэрэв ходог хаагдвал тийм ч сайн зүйл болохгүй гэдг нь ойлгомжтой. Ходог устай мөртлөө ус нь гарахгүй бол хүмүүст хэрэггүй шүү дээ. Тэгэхээр сайнаар төсөөлөд үзье. Сүүлийн минутанд болсон зүйл юм. Маад энийг надад бүтэн өдөр хагас хийж бэлдсэн. Энэ бол ходог. Гэхдээ хогийн сав байх магадлалтай. Тэгээд энд чулуунууд байна. Би өнөөдөр энэ талаар хичээл заана. Гэхдээ та нар төсөөллөө сайн ашиглах хэрэгтэй. Бүгдээрээ энд таны сүнс байна гэж бодоод үзье. Тэгэхээр сүнсний гүнд байгаа эдгээр нь сайн зүйлүүд нь юм. Гайхалтай. Тийм ээ. Та дахин төрснөөр бүх сайн зүйлсийг Бурхан тань руу явуулдаг. Явуулсаар байдаг. Таны дотор сүнсний үр жимсүүд хайр таны дотор байна. Таны сүнс амиар дүүрэн байх боловч сэтгэл зүрхээ анхаарах хэрэгтэй болдог. Бидний сэтгэл зүрх дэлхий болон бидний сүнсний хооронд байна гэж хэлж болно. Бурхан бидний дотор хийсэн зүйлсээ гадагш гаргаж хүмүүсийг ивэгээсэ гэж хүсдэг. Мэдээж чуулганд очиод эзнийг магтъя гэж хэлэхэд амархан ч таныг сайн үйлс хийхгүй бол Есүсийг танаас олж харж чадахгүй шүү дээ. Бурхан биднийг аварсан байтал бид бусдад нөлөөлөхгүй бол зүгээр л өөрсдөө аврагдаад мөнхийн улсад очино. Тийм болохоор өөр зүйлтэй зуралдах хэрэггүй гэж бодож болохгүй. Бурхан биднээс бусдад нөлөө үзүүлээсэ гэж хүсдэг. Энд байгаа хүн болгонд зориг байгаа. Тийм үү? Бидэнд зориг байгаа. Бид дахин төрснөөс эхлээд энэ дэлхийг орхиж эзэнтэй хамт байх хүртлээр гэрэлтэж ариун сүнстэй хамтарч ажилласаар байх хэрэгтэй бөгөөд тэрээр таны сүнсийг эдгэж сэргээж өгснөөр таны сүнс, сэтгэл, оюун бодол, сэтгэл хөдлөлөөр дамжуулан сайн бүгд гарч тэгснээр энэ дэлхий энэ бүгдийг танаас олж харна. Та хүмүүст өөрийгөө аврагдсан гэж хэлээд байх шаардлага байхгүй. Тэд харин танаас та яагаад өөр байгаа юм бэ гэж асууна. Амен. Дайснууд Израильчуудын худгийг хаасан шиг бидний худгийг хаах бүх төрлийн аргыг хэрэгэлдэг. Тэр бидний дотор талд шороо шиддэг бөгөөд энэ дэлхийн юмсыг хэлж байгаа юм. Биднийг иймэрхүү байдлаар дагуулахыг хүсдэг. Та нарыг ярьж байгаа зүйлийг барьж авч чадахгүй байхаас сэргийлээд би баг зэрэг суур зүйлсийг хэлж өгье. Өөрөөсөө урсгах хэрэгтэй. Бидний эзнээс амийн болог урсан гарах болно. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ зурагт үзэж байгаа хүмүүс доторч ялгаагүй хичнээн хүн хуурай. Ямар нэг зүйл буруу байгаа учраас танаас сайн зүйлс урсаж гарахгүй байгаа мэт санагдаж байгаа бол би тэгж бодож байна. Бид сайн зүйлсийг өөрсдөөсөө урсган гаргаж байхад бүх зүйлс амархан байдаг.
Би өнөөдөр сайн зүйлсийг өөрөөсөө урсгаж байна. Надад тайван тухтай санагдаж байна. Би эдгээр үгийг дамжуулахдаа дайтаад байх шаардлагагүй. Гэхдээ шороо болон чулуу миний сэтгэлд байгаа учраас зарим талаар тулалдах хэрэгтэй. Би энэ дуучлалын зүрх сэтгэлдээ гарч ирвэл Бурхан надаар дамжуулан сайн үгсийг гаргах болно. Гэхдээ гаргаж байгаа үгс маань Бурханы тусалгаа байхгүй бол ямар ч нөлөөгүй байдаг. Тусалгаа байхгүй үгсийг би танд заагаад ямар ч үр дүнгүй шүү дээ. Хоёр хүн хоёр өөр үйлчлэл хийгээд үгийг дамжуулж байхад яг адилхан үг сонсож байгаа ч гэсэн нэг нь танд нөлөөлж амьдралыг чинь өөрчилдөг. Энэ үгс бол энгийн үгс биш. Тослогдсон үгс бөгөөд танд дамжуулж хэлснээр таны зүрх сэтгэлийг өөрчлөх болно. Мэдээж тусалгаа бол Бурханы бэлэг юм. Үүнийг та сонсоод ойлгож байгаа гэж бодож байна. Гэхдээ бид төлөөс төлөх хэрэгтэй байдаг. Бид энэ дэлхийн амьдралаар амьдарч болохгүй. Та нарт энэ үгс таалагдсанд баяртай байна. Библиэлд тэдний дундаас гарч салангад бай гэж хэлдэг. Энэ нь бид итгэгч биш хүмүүсээс илүү гэж сайрхан, хөрөхгүй, ярихгүй, хамт хоол идэхгүй гэсэн үг биш юм. Харин ч бид үл итгэгчдийн эргэн тойронд байж, өөрсдийгөө бяцхан Христэж тойрогтоо өөрийгөө нуугаад итгэгч биш хүмүүст нөлөөлөхгүй байхыг хэлж байгаа бус. Харин бид тэдэнд нөлөөлөх болохоос бидэнд тэд нөлөөлж болохгүй юм. Амен. За, Иохан 7:37-оос 38 дээр баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран цангасан хүн байвал над руу ирж уугтун. Бичвэрт хэлсэнчлэн надад итгэгчийн дотроос амийн гол урсах болно гэв. Бид тэдний дээрээс урсах хэрэгтэй юм. Би танаас юу урсан гарч байна вэ гэж асуумаар байна. Ам урсаж байна уу? Өвхөл урсан гарч байна уу? Би өнгөрсөн 7 хоногт Бурханаар 2 удаа цахилгажуулагдсан маань надад таалагдсан. Намайг буруу зүйл хийж байхад Бурхан харуулгад нь би дуртай байдаг. Би энийг мэдснээр сэтгэлээр унаж өөрийгөө муугар боддоггүй. Бурхан өөрийн хайраар намайг сахилгажуулдаг. Тэр намайг ганцаарнг минь орхитгүй. Буруу зүйл донд өөрийгөө харахгүй байснаас болж амьдралыг минь замбраагүй байдал донд орхитгүй. Бурхан бидний амьдралд байгаа буруу зүйлийг харуулах үед нь та буруутай гэж өөрийгөө буруутгахын оронд түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бүгдийг харуулсанд баярлалаа. Өөрчлөгдөхөд туслаач гэж гуйгаарай. Яагаад гэвэл түүнгүүгээр та өөрчлөгдөж чадахгүй. Амен. Та дахиад унавал дахиад бос. Дахиад унавал дахиад л босоод дахиад оролдоод үзэх хэрэгтэй. Бурхан таны хүсэл тэмүүллийг хараад танд туслах болно. Би хэтэрхий шүүмжилж хүмүүсийн тухай шүүмжийн аястай үгсийг ярьж байсан учраас Бурханаар сахилгажуулагдсан. Мэдээж хүн бүрийг яриаггүй. Бидэнд нэг тиймэрхүү хүмүүс байдаг да. Тэгээд л нэг тиймэрхүү юм болсон. Би хэтэрхий их ярьчихсан. Яриа маань баг зэрэг давсалсан байсан. Та өөрөө хүсээгүйч нэг мэдэхэд давс нэмээд ярьсан байдаг. Гэхдээ би сахилгажуултыг хүлээн авч сайн өөрчлөлт өөртөө хийсэн. Тэгээд хэдэн өдрийн өмнө дахиад л Бурханаар сахилгажуулагдсан. Яагаад гэхээр би хэтэрхий төвчээргүй байсан. Би яг л Бурхан Есүс минь. Гэтэл үүндээ бол миний эхний хийдэг алдаа дутагдал байдаг. Би хүмүүсийг хурдан хөдлөөсэй л гэж хүсдэг. Би хүмүүсийг зүгээр л зогсоод тал тийшээгээ
хурууга чичлэгтэн твчдэггүй гэх үү дээ. Та тиймэрхүү хүмүүсийг ямар нэг юм хийгээсэй гэж хүсдэг. Бурхны цаг хугацаа бол төгс байдаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ хүмүүсийн байдал твчээр хүрдэггүй. Та нар хинч байхгүй байхад сайн байх талаар мэддэг байхаа тийм үү? Джон Ортберг шинэ ном бичсэн бөгөөд надад илүү сайн хандвал би чамд илүү сайн байх болно гэдэг нэртэй. Бурхан биднийг хүмүүстэй харилцахдаа твчээртэй, тэдний буруу зүйл, сул дорой байдлыг твчээсэй гэж хүсдэг бөгөөд бид бүгд л өөрийн гэсэн алдаа дутагдaltaй. Тэр хүмүүс ч бас бидэнтэй уулзраа олох гэдэл хичээж байгаа. Өчигдөр миний твчээр алдсан учир нь би нэг номныхоо том хянах ажлаа нэлээд дуусгах төхөж байсан ба тэнд манай ном хянагч болон хэвлэгч маань бас би байсан. Тэд номыг хараад санал бодлоо хуваалцаж байсан. Би бүгдийг нэгтгэхэд тэгээд дуусгах байсан. 25 бүлэгтэй номын 24 дахь бүлгийг дуусгаж байсан. Тэгээд гэрт хүн ирээд хэсэг зур зогсоогоод буцаад очтол миний бүх хийсэн ажил бүгдээрээ байхгүй болсон байлаа. Тэгсэн үүнээс болоод бүр гэдэс эвгүрч эхэлсэн. Та юм бичдэг бол ойлгоно. Дээрээс нь би технологи холбоотой зүйлд сайн биш болохоор юу хийхээ мэдэхгүй бүр айж орхисон. Тэгээд хэн нэгэн лөө утасдах хэрэгтэй болсон. Эхлээд ярих хүн маань мэдээж гэрээсээ энэ талаар мэддэг, тийм хүн рүү залгах хэрэгтэй байсан ч би өөр хүн лөө ярьчихсан. Тэгээд ямар тач би зассан. Миний техникч хүү ирээд зассан. Тэгээд та юу хийчихсэн бэ гэж надаас асуухад дараа нь иймэрхүү зүйл болвол шууд л над руу яриарай. Юу ч хийх хэрэггүй. Гэхдээ та санахгүй байх л та гэж хэлсэн. За. Та нарын дотор твчээргүй загнадаг хүн байна уу? Бидэнд хурд өгдөг бүх технологид бид дуртай биш гэж юу? Гэхдээ энэ бүгд ямар болгодгийг мэдэх үү? Сүлжээгүй газар очоод утас сүлжээгүй 3 минут болгохтол бидний твчээр алдардаг. Бид утасгүй 2-3 өдөр болвол яах вэ? Дэлхий зогсох байх та. Надаас урсан гарч байгаа бүх зүйлс төгс биш. Гэхдээ Бурхан миний өөрчлөгдөх хэрэгтэй зүйлүүдийг байнга харуулж, өөрчилж өгч байгаасаа гэж би маш их хүсдэг. Христ дотор хин гэдгээ мэдэх хэрэгтэй бөгөөд тэгснээр Бурхан зөвхөн өөрийн хайраар дамжуулан хэрэгтэй гэсэн бүхнийг хийдэг гэж Илчлэл болон Еврей номнуудад хэлсэн байгаа. Бурхан хайрладаг хүнээс ахилгажуулдаг. Мөн тэр бидэнд алдааг хэлж өгдөг. Харин Илчлэлээр түүний агуухаар бидний төлөө байдаг гэсэн. Заримдаа та намайг арай бага хайрлаж болох уу гэж надад хэлмээр санагддаг шүү. Баг зэрэг та өөрийгөө Христ дотор хинбэ гэдгийг мэдснээр Бурхан танд өөрийгөө буруутгаад байх хэрэг байхгүй гэдгийг хэлж өгдөг. Бурхан танд хайртай учраас танд тусалж энэ бүгдийг хийдэг учраас талархах хэрэгтэй. Таны илүү амар амгалан баяр хөөртэй амьдралаар амьдрахад тань тусалж байгаа юм шүү дээ. Тэгэхээр танаас юу урсан гарч байна вэ? Дуулал 46-гийн 4-5 дээр Бурхны хотыг хамгийн дээд нэгний ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий. Бурхан яг голд нь бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад туслана. Бурхан чуулган дотор байгаа итгэгчдийн дунд байдаг бөгөөд хүн бүртээ хамт байгаа. Энэ бидний бодож байгаагаас ч гайхалтай бөгөөд бид энийг гүнзгий сайн ойлгохгүй байгаач тэр бидний дотор байгаа. Бид түүний гэр юм. Та энийг ойлгож байна уу? Бурхан таны дотор байгаа. Тэр дагалдагчдаа би та нарт өөр нэг тайвшруулагч илгээнэ. Тэр чамтай хамт байх бөгөөд чиний дотор байх болно гэж хэлсэн.
Ариун сүнс таны дотор оршин байгаа. Бурхан бидэнтэй үргэлж хамт учраас бид түүнээс юу ч нууж чадахгүй. Тэр биднийг сонсож бас бүх үйлчлийг харж байгаа гэдгийг та мэдснээр бид нар баг зэрэгч гэсэн ёс зүйтэй амьдарч магадгүй гэж би бодож байна. Тэр биднээр дамжуулан урсан гарах болно. Тэгснээр бид ч бусад хүмүүс ч баяртай байх болно. Тиймээс та нар миний эргэн тойронд байхад намайг баярлуулах нь байна шүү дээ. Баярлалаа. Илчлэлт 22:1 дээр тэр надад Бурхны болон хурганы сентинээс гарах болор мэт гялалцсан амийн усны голыг үзүүлсэн нь. Тэгэхээр бид өөрсдөөсөө юу гарч байгаа, бас өөрлөгөө юу орж байгааг сайн анзаарах хэрэгтэй. Өнөөдөр бидний дуулсан нэг дуунд гарч байгаа үг нь би зөвхөн таны ивэлүүдийн төлөө явахгүй, харин та миний амьдралд байгаасаа гэж хүсэж байна гэсэн байгаа. Бид өөрсдөө л ивэл авахын төлөө бас харин Бурханд болон бусад хүмүүст ивэл болохын төлөө байх хэрэгтэй. Бид авахын төлөө бас харин өгөхийн төлөө байх хэрэгтэй. Амен. Чуулганд байгаа хүмүүс Христ тэдний төлөө юу хийснийг мэдснээр бусдыг халамжилж өгөх сэтгэл дүүрэн болдог. Тэнд байгаа 3 хүн алгаа ташаад баярлж байна. Танд хэн нэгэн өгөх талаар ярих юм бол чанга хашгирч алгаа ташиж баярлах хэрэгтэй. Тийм биш гэж үү? Бусдад өгөх нь хувиа хичээсэн болон шуналтай занг үгүй хийдэг бөгөөд та өгөөд эхлэх хэрэгтэй. Тэгснээр та өгөх дуртай болж өгөх газар хааж эхэлдэг. Тэгэхээр бид за хэн нэг намайг урамшуулаасаа гэж хардаг байхын оронд өөр урамшуулдаг нэгэн байх хэрэгтэй. Эвэл авахынхаа оронд өгч эвэл аваарай. Санхүү авдаг биш өгдөг байгаарай. Хэн нэгнээс магтаал авахын оронд бусдыг магтдаг нэгэн байгаарай. Амен. Эхлэл 26:15. Төвний эцэг Авраамийн өдрүүдэд зарц нарынх нь ухаж гаргасан бүх худгийг шороогоор дүүргэн битүүлв. Бид шороо байсныг харж байна. Тэнд шороо байсан байна. Бид дэлхийн ямсыг өөрсдөөсөө гаргаж хаяад Бурхны ямсаар дүүргвэл сүнсээр илүү хүчтэй байх болно. Сатан бидний худаг руу байнга шороо дүүргэхийг хүсдэг. Худгийг тань хааснаар ялах болно. Израильчууд хүртэл дайснуудаараа худгаа таглуулж байсан. Дайснууд нь худгийг тагласан нь дайснаа ялахын тулд ийм зүйл хийх хэрэгтэй гэж мэдэж байсан. Тэд эхлээд худаг руу чулуу шийдсэн. Заримдаа газар дээгүүр нь чулуу хаядаг. Тэгснээр ямар нэг зүйл тарих боломжгүй болдог. Хуучин гэрээнд хүмүүсийг чулуугаар цохиж алдаг байсан тухай өгүүлдэг. Харин муу сүнс биднийг худаг руу чулуу хийдэг талаар бид ярьж байна. Эхний ярих зүйл бол биднэрүү дуулуургүй байдлын чулууг шийддэг. Дуулуургүй байдал. Танд энэ үг хэрэггүй гэж бодож байгаа бол та энэ үгийг өөр хүнд хэлж өгч болно шүү дээ. Маргаашийн хичээл та нар ирэхгүй ээж ч магадгүй. Би маргааш ямар хичээл заах талаар хэлээд хэрэггүй ч би хэлэх болно. Маргааш би та нарт хувиа хичээх талаар зааж өгөх болно. Яагад гэвэл та хувиа хичээгээд аз жаргалтай амьдарч чадахгүй. Тийм болохоор гараад хувиа хичээсэн Христэд итгэгч байвал олоод ирээрэй. Өөртөөгөө хамт аваад ир. За тэгэхээр цааш нь ярив. Муу сүнс биднийг дуулуургүй болгодог.
Дуулууртай байхгүй бол ус урсаж чадахгүй. Энэ хичээл үнэхээр чухал. Дэлхийн түүхэндх их чухал хичээл шүү. Бид харанхуй газар амьдарч байна. Улмал харанхуй болсоор байна. Харанхуй болоод байгаа шалтгаан нь олон Христэд итгэгчийн гэрэл бүүдгэр харин асвал сайн байна. Амен. Исая 48:18. Тушаалуудад минь анхаарлаа хандуулдагч болоосой чи. Тэгвэл амар тайван чинь гол мэт. Зөвхт байдал чинь далайн давлгаа мэт байгсан. Тайлбар Библиэлд миний тушаалуудыг сонс. Тэгснээр амар тайван хөгжил цэцэглэлт гол ус шиг урсан ирэх болно гэсэн. Та энийг ойлгож байна уу? Чи миний тушаалуудыг сонсох юм бол амар тайван сайхан амьдрал гол шиг урсах болно гэж хэлсэн. Би сургаалт үлгэрийн 31-р бүлгээр нь ном бичсэний дараа маш их баярлсан. Яагад гэвэл энэ номын үгс эхлэхээс дуусах хүртэл их чухал байсан. Миний хэлснээр үлд тэгвэл чамд гайхалтай амьдрал өгөх болно. Тэнэг хүн шиг байж миний хэлснийг үлдэхгүй бол амьдралтай нь гэм нүгэл утга учиргүй зүйлсээр дүүрэн байх болно. Би чамд ам ба үхэл өгч байна. Хараал ба ерөөл өгч байна. Тиймээс чи болон чиний үр удам өөрийн сонголтоо хий. Би танаас хичээнгүйлэн гуймаар байна. Хийж байгаа зүйлээ сэтгэл хөдлөлөөр битгий хий. Бусд нь ингэж хийж байгаа учраас хийн гэж битгий бод. Харин оронд нь зүрх сэтгэлээ дагаж ариун сүнсээр удирдуул. Та Христэд итгэгчиг амьдарч байгаа мөн Христэд итгэгчиг зам байдал гаргавал зарим Христэд итгэгчид тантай харилцаагаа тасалж магадгүй. Бид заримдаа найзуудтайгаа үлдэхийн тулд дэндүү их зохицох хэрэгтэй болдог. Тийм үү? Гэтэл үнэндээ юу болдгийг мэдгүй. Та үннийг мэдмээр байгаа бол тэд таныг тоодгүй. Ямар олон хүн хэн нэгнийг амьдралдаа авч үлдэхийн тулд амьдралаа сүрүүлж байгаа бол тоо. Үнэндээ тэр хүн нь зүгээр л хянаж захирч өөрийгөө танд үнэхээр хэрэгтэй. Тэр хүнгүй бол та хинч биш гэсэн ойлголтод төрүүлсэн байдаг. Бурхныг даг. Тэр таныг хизээж орхихгүй, хаяхгүй. Тэр тантай ойр дотно, найз, ах дүүгээс ч дотно байна. Дуулууртай байснаар амар тайвны гол урсаж зөв байдлын давлгаа бий болдог. Бид дуулууртай байснаар Бурхан бидний дайсныг ялан дийлэх болно. Библиэс иш татаад үзье. Яаков 4:7 дээр диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Гэхдээ яг үүнийг хэлээ зогсоогүй. Бурханд захирагдах түн диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна гэж хэлсэн байгаа. Муу сүнсийг эсэргүүцхийн тулд сүнслэг хүч байх шаардлагагүй. Харин бид Бурханд өөрсдийгөө өгтөл болно. Тэгснээр хүч чадал ирэх болно. Би энэ ишлэл дуртай. Та нар таалагдж байна уу? Гэтэл 23:22. Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод айлцсан бүх нийгмийн үйлдвээс би дайсанд чинь дайсан, өсдөнд чинь өстөн болно. Гайхалтай. Бурхан миний дайснуудын дайсан байх нь байна. Бид дуулууртай дагснаар эвээгдэх болно. Харин дуулууртай дагахгүй бол эвээгдэхгүй. Одоогийн хүмүүс шинэ хэрэгээр бол Бурхан ивэдэггүй бас хараадаггүй. Бурхан тийм Бурхан бишээ гэж хэлдэг. Тэгэхээр бидний ойлгох хэрэгтэй зүйл юу байна вэ? Бурхан хараадаггүй боловч бид өөрсдийгөө тийм байдалд оруулдаг. Тэрээр би чиний өмнө ивэл болон хараал өгч байна.
Чи миний хэлснээр хийвэл ивэгдэж, харин миний хэлснийг хийхгүй бол харагдах болно гэж хэлж байна. Тэр хизээж би чамайг харааж байна гэж хэлдэггүй. Харин бидний сонголт байдаг. Бид өөрсөддөө үүнийг авчирдаг. Би танд амьдралд нь тохиолдож байгаа муу зүйлс болон асуудлууд таны алдаа гэж хэлмээргүй байна. Би ийм зүйл яриаггүй байна. Муу сүнс амьд байгаа бөгөөд энэ дэлхий дээр байгаа цагт янз бүрийн зүйлс болсоор л байх болно.